Аавчдуу химбэрэлдааны нэгийн давааны үргэлжлэл аймгийн Арслангууд гарч ирж байна. Хурс Арслангууд улсын эчин давсрынгийн Ангисар улдаваад өгтөрч байна. Улсын эчин Ангисар бол Өврөн аймгийн бог сумын зан ган хүүгээр одоо нэг давсан. Өнгөрсөн жилийн одоо хамгийн залуу начин Тосголод хавирлаа. Тосгол жавраад Увс аймгийн Тэс сумын ариад Увс аймгийн Ховд сумын ариад алдар спортын өрөө Увс нургал Алтран констракшн эрчим хүчний үндэсний төвдрөн өмчөд хувьцаат компани Dream IG Blast компани өг улсын залууначин давсрынгийн Иг саруул 2 давлаа. улсын эчин Ангисар уулын хувьд бол энэ барьцнаас мөн чих одоо салигатай барьдаг бөхтөө хавирын тохойс гэж хавирын элэг улсын барьсан сохож 2 дагмаар давхар хамна гээд аймгийн Росонбаатарын Ганбаяр цэргийн зан өнөр вингийн Батсуур 2-ын барилдаа элэг улсын барьсан дүрлээ 3-ын даван Тонсо 2 бүхийн барилдаанд үргэлжилж байна. Хавираа баруун талд хонголлоо бүрээд хоосон давлаа. Хурдтай сайхан зоригтой мөн сайхан барилдлаа да. Улсын эчин Ангисар бол аймгийн Оросын ган тулгаар 3 давлаа. Сэргийн зан өнөр вингийн Батсуур баруун талдаа хавираа тэндээсэн дамжиж хонгодоод тэр жигтэн дүрээд айцсан. Хурдтай зоригтой мөн сайхан барилдаж давжээ. Сэвстүчний алдар спортын хороо Хүнүү шоуис компани Бөхүлх төвчөний бүх цэргийн зан өнөр вингийн Батсуур давлаа. Очернэм компани Хүнүү шоуис компани бүх цэргийн зан өнөр вингийн Батсуур 3-ын даван тонож барилдаа давлаа. Тосголод хавирлаа дархан өргө Батсуур дахимцсан гой харавж дахимдлаад элэг үсэн дээрээс улсын начин Ангисар бол улсын арцаг Эрдэнэтийн Дашаар 5 давж төрийн наадмын хаан Начин Золом батлах даваалуу гарлаа. За энэ дахимдаа бол одоо улсын Ангисар начингийн дархан дахимдаа да. Тэгээд олон ч наадмын давааг цолны даваа энэ даваа дахимдаагаараа авсан да. За Ангисар бол начин өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар 5 давж улсын начин цолыг хүртсэн. Өнөө жилийн улсын баяр наадамд ямар ч байсан 4 давлаа. Улсын харьцаг баян зулын цэдэн содном элэг улсны барьсан дүрлээд улсын начин Ангисар бол 2-ын барилдаа. Ангисар бол өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар 5-ын даван тунан барилдаад одоо начин зулын дүрсэн. Өнөө жил удаа ихад бас 5-ын даван тунлаа. За элэг улсны барьсан сохиж хамн дахимдан суудаж дахимдан тохойсгож хавирна гэдээ бас барилдаан ч өгтөө дахимдлаа баруун хавирлаа өнгөтөн эргэж унлаа да. За хавираагач мөн сайхан даацтай хэлээд жил дараалан улсын цолон баталлаа. Баярлахаас өөр яах вэ? Арга байхгүй. За Норжингийн баяр магнаа дасгалж уулагч шавьяан чавсан аргагүй нэг 90 тааруулж тавьжтэй улсын баяр наадмын дэвжээнд. Энэ одоо бас энэ цагийн шилдэг аралтай харцгаар тахимдаа дутуудсан. Буцаагаад одоо зайлаад хавирсан элэг улсын учраас тохой сөхөж хавирсан. Тохой сөхөөний барьц бол үнэхээр сайн орж чадвар. Тохой сөхөө бол одоо бас их үүрэг гүйцэтгэлээ саяыг давхтана. Увс аймгийн ховцсон хэрэг бүхийн Увс нургалын бүх улсын эчин давсрынгийн Ангисар бол улсын харьцаг баян зулын цэдэн содноор 5 давж Монгол улсын начин залаан баталлаа. За өнгөрсөн жил тонож барилдаад начин өнөө жил тонож барилдаад начин цолон баталлаа. Одоо харцгийн даваанд хүж үзэн барилдана. За мөн Ангисар бол начин юм аргагүй одоо бас гайхамшигтай гоё барилдааныг үзүүллээ. Өнгөрсөн жил тунсан өнөө жил тунсан. Манай хөлбөмбөгийн одоо алдар тайлбарлагч Балжины Макс маань ярьдаг байсан. Үүнийг л гайхамшиг гэхгүй өөр юу гайхамшиг гэх юм бэ гэж ярьдаг байсан. Тэр үг л одоо өөр ирэхгүй санаанд орлоо. Тохой өсгөж хавираад бүтэн эргүүлж давсан да. Бас Монгол бүхийн зүлэг ногоон дэвжэн дээр бол тэр болгон харагдаад байдгүй юм сайхан багтай сайхан барилдааныг үзүүл давлаа.
За Батүлзий зан толгой зөрүүлж чигшээд хавирлаа Михаил Гүцэд. Овд аймгийн зэрэг сүмэн гараад аврагч спортын өрөө Monted Construction, Батхан ойл компани, Asian City компани уг Монгол улсын зан баяр хүүгийн Батүлзий Монгол улсын начин инх саруулаар 6 давж төрийн их баяр наадмынхан дунд шүүгийн 8-д Начин Золом Баттгах 5-нд босгорууллоо. Инх саруул начин маань бас төрийн их баяр наадамдан 2 жил дараалан 5 давн шүүгэрч Монгол улсын Начин Золон инхүү батллаа. Инхүү Монгол үндэсний олон нийтийн телевизийн хүчит өхөн барилдаан 7-гийн даваг төвзөнгөл хүрээлэнгээ шууд дамжуулан үргэлээ шууд дамжуултын